За чуулган дээр яридаа уг нь та нар маань бас сайхан ухаантай улсууд энэ дээр ингээд татаад авчвал буян болно л гэж хэлж байгаа юм шүү дээ. Уг нь бол. За тэгээд төслийн хууц 19 зааж байгаа шүү. 7-гийн 14-т сум дүүргийн засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлтийг хууц 19 7-гийн 13-т заасан байгаа шүү. Дахиад хүлээн авч ажлын 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд хариу өгсөн тооцно гэж байгаа. Энэ хариу нь тэгээд зөвшөөрсөн гэсэн үгнүүд татгалцсан гэсэн үг гэдгийг яаж та нар мэдж байгаа вэ? 10 хоног гэдгийг хэн тогтоосон юм? Одоо чи та нар ч бүр гэрлийн хурдаар шийдэж шít. Тэгээ хүлээн авах гэдгийг яг ямар утгаар хэлж байгаа юм? Цаасаар юм уу? Нөгөө цахимаараа юм уу? Нөгөөдгөө чи онгойлгож үзээгүй 10 хонцсон бол тэгэл банданд асуу. Хоёрдугаар асуулт нь үгүй энэ тэгээд томоохон энэ том төслүүд дээр тэгээд үндсэн хуулийнхаа 6-гийн 1-ийг тэгээ өөрчлөх хэрэг болж байгаа юм уу? Энэ ард түмний мэдлэлд гагцхүү ард түмний мэдлэл гэдгээ авч хаях хэрэг гарч байгаа юм хэдүүлээ. Яах вэ? За хэд номер хариулах вэ? 4 номер руу хариулъя. За тухайн хүсэлт гаргаж байгаа нөхцөл төрийн байгууллагт иргэн аж ахуйн гэж байгууллагаас хүсэлт гаргах шийдвэрлэх хоногийг бол 30 хоногоор заасан байж байгаа. Тэгэхээр энэ дээр цахимаарч бай, цаасаарч бай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш шийдвэрлэх хугацааг зааж өгсөн. Нөгөө талаасаа тухайн одоо энэ хууль газрын тухай хуулийн заалттай эрхэн холбогдож байгаа гэхээр газрын шийдвэр гараад үнэлгээ гарсны дараа тодорхой шийдэх хугацаанууд байж байгаа. Нөгөө талаасаа тухайн сумын засаг дарга энэ дээр санал өгч. Түүнээс одоо татгалцсан гэдэг юм уу, дэмжсэн гэдэг юм уу, тийм шийдэл байхгүй. Тухайн төслийн хувьд тухайн орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн төлөвлөгөө болоод газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй эрхэн уялдж байгаа юм. Энтэй холбоотой саналуудыг өгөөд явдаг энэ зохицуулт үйж байгаа. Тэр утгаараа тэгж байгаа. Энэ ажлын 10 хоног гэж. Ажлын 10 хоногт хариу өгөөгүй бол санал өгсөн тооцно гэж. Тухайлбал одоо энтэй холбоо бүхий